За зураг авалтад мэдээж үнэгүй явагдах болно. Дүрэн болцлыг хангасан хүн бол энэ ивентэд оролцох боломжтой. Hi guys, за байна. Бүгдээрээ сайн шинэлцгээсэн үү? Хосууд маань сайхан байрлуулсан уу? Энэ сар буюу 2 сард би ихтэй шинэ бичлэг оруулсангүй, бичлэг хийсэнгүй, цагаан сарын бэлтгэлгээд амар завгүй байлаа. Гэт худлаа яриад явах. За миний бодлохоор битүүний үед шинийн 1 нь ерөөхдөө маш их зав байдаг. Шинийн 2 буюу шинийн 3 нь ерөнхийдөө фри болчихдог. За шинийн 2 3 болохоор би Солонгос хамгийн өмнөд хойг болох Дангад Мави гээд жижигэн тасган байдаг. Тэр тасган дээр очиод аялаад за мэдээж зөвхөн тэр тасган дээр очлаа гэж буцаад ирэхгүй хажууд нь Ясуу хат гих мэтлэнгээр ерөнхийдөө таар аялал хийгээд гэсэн байгаа. За тэгээд аялал хийхдээ мэдээж бичлэг хийгээд за тэр бичлэг эдит хийгээд өнгөрсөн 7 хоногийн за мигмар гарагт тавих байсан боловч бичлэг маань миний хүссэн бичлэгүүд бол хийгдэг байсан. Сэтгэл таарахгүй эдит хийж байгаа тэр чигээр нь хаяад за юмсан ингээд бичлэг хийгээгүй уучлаа уучлаарэ. Миний бичлэгийг маань үзээд, таалаад, хандлт өгөөд, намайг дагаад, комент үлдээсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. За нэг мэтгэд би 122 дагагчтай болцсон байна. Бичлэгийг маань ингээд 100 хэдэн үзээд, хандлт өгж яах гэдэг маань бол миний хувьд бол айгүй том амжилт гэж бодож байна. Тэр амжилт маань илүү одоо нэг хүний хандлт, нэг хүний комменттэй, нэг хүний лайкаар бичлэгүүд маань илүү хөгжиж, сайжрах болно. Тийм учраас та бүхэн энэ хандлтаа үргэлжлүүлээрэй гэж би хүсмээр байна. Анх би нөгөө YouTube эхлэхдээ өөртөө амлаж ирсэн нэг зүйл байгаа юу гэхээр 100 дагагчтай, 1000 дагагчтай, 100000 дагагчтай болох юм бол дагагч нартаа зориулаад ивент зохион байгуулах болно гэж амлаж ирсэн. 100 дагагчтай болсон үеийнхээ ивент явуулах цаг нь болжээ гэж би үзээд ивентэд зарлахаар шийдлээ. Энэ ивентийг танилцуулахаас өмнө уучлалтах зүйл байгаа юу вэ гэхээр мэдээж миний дагагч Монголоос, Солонгосоос өөр нэг ямар нэг орноос дагаж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ энэ ивент болохоор зөвхөн Солонгос улсад амьдарч байгаа хүмүүс зориулсан ивент байгаа шүү гэдгийг би дахин хэлж уучлалт хүсье. За миний мэргэжлүүдийн нэг болохоор фотографи буюу зураг агаа. Би өөрийнхөө мэргэжлийн камераараа за өөрийнхөө нэг дагагчийг сонгоод тэр дагагчийн профайл зургийг, чөлөө зургийг нь авч өгөхөөр шийдлээ. Энэ ивентэд оролцох хүмүүс маань болохоор дөрвөн баазлыг хангасан байх гэхээр нэгдүгээр мэдээж миний YouTube сувгийг дагсан байх хэрэгтэй. Хэрвээ та дагаж амжаагүй бол яг одоо subscribe дараад намайг дагаарай. Хоёрдугаар эмхтэй хүн байх хэрэгтэй. За ягаад хүйсийн ялгаа гаргаад ирнэ гэж хүмүүс ууралж магадгүй бах. Гэхдээ энэ мань одоо удахгүй болох олон улсын эмхтэйчүүдийн баяртай холбогдуулаад Солонгост байгаа эмхтэйчүүдэд зориулаад за явагдаж байгаа ивент гэдгийг бас дахин хэлж эрэгтэйчүүдээс уучлалт хүсье. За Солонгос болохоор эмэгтэйчүүдийн баярыг март 8-ны яг Монгол шиг өргөн цар хүрээтэйг тэмдэглэв. Солонгосд болохоор 2018 оноос эхлээд эмэгтэйчүүдийн баярыг одоо олон улсын эмэгтэйчүүдийг хамгаалсан хууль ёсны дурсгалт өдөр гэдгийг ерөөдөө тогтооцсон байгаа. Гэхдээ тогтоолоод яг Монгол шиг ингээд нэг баяр болгож тэмдэглэх манайхан бол эмэгтэйчүүдийн баяр март 8-ны баяр гэж баяраар нь тэмдэглэдэг аа тий. Солонгост болохоор зөвхөн дурсгалт өдөр байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр харьцангуй Монголд байгаа эмэгтэйчүүдээс илүү Солонгост байгаа эмэгтэйчүүд маань ерөнхийдөө наастар муутай байх магадлал маш өндөр байдаг. За ялангуяа Солонгос гэлгүй гадаад байгаа хүмүүс маань тухайн улсын соёл 9 жилийн өмнө зохицож амьдрах гэж айгүй хэцүү байдаг. За хоёрдугаар өнөө маргааш нэг өдрийнхөө ажлыг алдчихгүйгээд илүү нэг өдөр ажиллаж гаалаа цаг наргүй өдөр шинэгүй гэр бүлийнхэн төлөө, үр хүүхдийн төлөө, хань ижлийн төлөө ажиллаж л байдаг. Өөрийнх нь төлөө цагаа гаргах айгүй муу юм шиг санагддаг. Тийм учраас энэ эмэгтэйчүүдэд зориулаад эмэгтэйчүүдийн баярыг зориулаад нэг эмэгтэй дагагчаа сонгоод за энэ профайл зургийг нь авч өгөх болно. Гуравт юу вэ гэхээр миний амьдарч байгаа хоттой ойрхон за эсвэл миний амьдарч байгаа хотод амьдардаг бол илүү сонгогдох магадлал өнөртэй. Яагаад гэвэл мэдээж миний амьдарч байгаа хотоос хол хотод ивэл чод наашаа буугаад эсвэл тэр хүн наашаа ирэхдээ хаана уулзах ямар нэгэн асуудлууд маш их гарна. Санхүү тал дээр ч тэгээд цаг зав дээр ч тэгээд айгүй олон асуудал байгаа учраас миний амьдарч байгаа хоттой ойрхон эсвэл миний амьдарч байгаа хотод амьдардаг бол илүү сонгогдох магадлал өндөр болох байх нэ. За би тэгвэл хаана амьдардаг вэ гэхээр Чолообөгдөө Чонжу гэдэг хот байгаа. За би энэ газрын зураг дээр ингэж заагаад байна. За монголчууд болохоор Задгаа Чонжу гэж их ярьдаг. За энэ Чонжу хотод амьдардаг. Мэдээж энэ Чонжу хотын ойрхон одоо Гванжу байна, Тэжан байна те. Эсвэл за Чолообөгдөө дотор бас амьдардаг маш олон монголчууд байдаг. За энэ хүмүүсээс бас эсэлт явуулах боломжтой. Хамгийн сүүлд юу вэ гэхээр за миний зургийг би өөрийнхөө SNS одоо Facebook, Instagram, YouTube суваг дээр тавихыг хөлөөн зөвшөөрж байвал та хүсэлтэд явуулах боломжтой. За маш энгийн байгааз.
За энэ дөрвөн болцлыг та хэрэг хангасан бол сонгох магадлал нь маш өндөр болно гэсэн. За хэрэг хүсэлт явуулж байгаа хүн маань их байх тусам дөрвөн болцолтой хүмүүсээс шүүгээд нэг хүнийг сонгох болно. Хэрэг хүсэлт явуулж байгаа хүн маань бага ахын бол гурван болцлыг хангаж байгаа хүмүүсийг ч гэсэн хамруулаад сонгох болно гэж хэлмээр байна. Зураг авалт маань студид явагдахгүй. Яагаад тэгэхээр би өөрийн гэсэн студ байхгүй учраас студид бол явагдахгүй. За цэцэрлэг түрээлэн байж болно, гудамж байж болно, байрлах байгууламж. Ер нь авах газрууд зөндөө байгаа учраас гадаа ерөнхийдөө зураг авалт явагдах болно. Зураг авалтын цаг өглөө эсвэл оройн цагаар явагдах болно. Зураг авалтыг 3 сарын 8-наас өмнө яваад дуусгацсан байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр 3 сарын 8 маань өөрийн маркетинг юм байна тийм. Энэ баярын өдрөөс өмнө тэр эмэгтэй хүний би баярлуулъя гэж бодож байгаа учраас бүх ажлуудыг дуусгаад сонгогдсон үндэ би зургийг өгөх болно гэж хэлмээр байна. За хүсэлтийг яаж гаргах вэ гэхээр та өөрийнхөө Instagram, за Facebook ч юм уу те энэ хаягийнхаа линкийг явуулаарай. За тэгээ линкэн доор өөрийнхөө мэдж холбогдох утас, за нэрээ явуулсан байх та. За чадвал насаа бичсэн байх хэрэгтэй. Миний комент дээр үлдээж бодож комент дээр үлдээх нь хувийн мэдээлэл маш алдагдах боломжтой байдаг учраас би энд өөрийнхөө мэйл хаягийг тавья. Энэ мэйл хаяг руу та за хүсэлтэд явуулах боломжтой. Саяны миний хэлсэн одоо нас, нэр, холбогдох утас тэгээд SNS хаягийн линктэйгээ за энэ дөрвөн зүйлийг бичээд явуулаарай. За тэгээд би энэ явуулсан хүсэлтүүдийг харж агаад миний зүгээс нэг хүнийг сонгох болно гэдгийг хэлмээр байна. За хүсэлтийг хизээ хүртэл явуулах вэ гэхээр өнөөдөр одоо 2 сарын 20 буюу шөнийн 0-7 болж байна. За энэ бичлэг маань магадгүй маргааш жишээ өнөөдөр 2 сарын 20-ны орой эсвэл 2 сарын 21-ний өглөө тавигдах байх. Хүсэлтийг болохоор 2 сарын 25 буюу нэм гарагийн шөнийн 11 цаг 59 минут хүртэл авах болно. За түүнээс хойш хүсэлт явуулсан бол за мэдээж хүчингүй болно. Түүнээс өмнө хүсэлтээ явуулаарай. За зураг авалтад мэдээж үнэгүй явагдах болно. За та энэ алтан боломжийг заавал ашиглаарай гэж хэлмээр байна. Ямаас миний тэгээд бичлэг тань таалагдчихад миний ивент таалагдчихж байгаа. Та лайк дараарай, намайг дагаарай. Хэрэг таны эргэн тойрны найз охин чи ээж эгччин дүү чи эмэгтэй найз чинь байх юм бол миний энэ бичлэгийг бас шеэр хийгээд хэрэгтэй хүмүүст нь түгээгээрэй гэж хүсмээр байна. Дараагийн бичлэгээ төмөрөө дахин уулзцгаая. Бай бай.